хүн бүх зүйлийг маш сайн төлөвлөөл бүгдийг зөв сонгоод явах боломж амьдрал дээр бас байдаггүй. Амьдралын маш чухал зүйлүүд дээр бид нар цагаа зарцуулж шаардлагатай болоод байх нь тэр чиглэлээр ажилладаг хүмүүс дээр үйл ажиллагаа хийх байгууллага дээр бүр биеэрээ очиод хүртэл сайн дураараа ажиллаж үзэх байт юм уу тийм ээ гэдэг. Энэ цаг хугацаа бол яг нүсүр үе залуучууд дээр байгаамаа гэж. За хүн бол алддаггүй хүн гэж байдгүй алдаа гаргадаг. Гэхдээ дондох эмэгтэй холбоотой асуудал дээр хүн болов энэ дээр алдаа гаргад юмаа гэж сонирхоод орж болохгүй хэсэг. Яагаад гэвэл тухайн хүний амьдралын маш олон хүрээнд очиод нөлөөлөх төвхтэй байдлыг бий болгож байгаа асуудал бол дондох эмэгтэй асуудал байгаад идэг. Хэрвээ дондох эмэгтэй асуудлаас өөрийгөө өрчсөн сэргийлж чадж байгаа бол тухайн хүний ахуй амьдрал, амжилт, эрүүл мэнд цэцэглэн хөгжих суурь нь бий болж байгаа гэж ойлгож байна. Тэгэхээр харамсалтай нь бол одоо тийм ээ одоо веб татаад явж байгаа хүмүүс бол харахад ердөө энэндээ ийм имзэглсэн, санаа зовсон шинжгүүгээр байдаг зүйл юм шиг л ингээл гоё гангараа юм шиг харагдаад яваад идэг. Тэгээ залуу байх тусмаа хүн юмны харагдах байдалд нэг татагддаг, гоё ганганыг дуурайдаг. Одоо юу гэдэг нэг юм тренд болоод загвар болоод ирэх тэр нэгээд одоо автдаг гэх юм уу да тийм үү. Тэр утгаараа бол бид нар энэ зүйлүүд дээрээ их бодолцож яагаад гэвэл бидний цаашдаа хэрхэн чанартай амьдрах вэ, сэтгэл хангалуун амьдрах вэ, урт удаан амьдрах вэ гэдэг зүйл чинь бол бидний амьдралын юм аягтай салшгүй холбоотой. Тэрэн дотроо хүний сэтгэл зүй, за тэгээ сэтгцэн эрүүл мэндийн дотор бол дондох эмгэн асуудлууд орж ирж байдаг.